Amba Weekly News-ийг хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн Weekly News-ээр та бүхэнд дараах мэдээнүүдийг бэлтгэлээ. За үүнд энэ 7 хоногт нээлттэйсэн тоглоомууд Battlefield Red-ийг Elite Series олон улсын тэмцээн дуутахгүй эхлэх гэж байна. Видео тоглоомын салбарын томоохон төлөөлөгч болох Rebecca-гийн өөд болсон тухай мэдээлэл, Eminem Hitman World of Assassination, Call of Duty Black Ops 7 Warzone дээрх том өөрчлөлт. За эхний мэдээ болохоор энэ 7 хоногт нээлттэйсэн тоглоомуудыг танилцуулъя. За энэ 7 хоногт буюу 11 сарын 20-нд Stalker 2 Heart of Chernobyl тоглоом нээлттэйсэн байна. Энэхүү тоглоом Extraction Shooter төрлийн RPG төрлийн тоглоом юм аа. За мөн 11 сарын 20-нд Outlaws Handful of Missions Remaster нээлттэйсэн байна. За Morsels буюу акшн төрлийн тоглоом сая 18-нд нээлттэйсэн байна. За хоёр дахь мэдээг хүргэж байна. EA компани хөгжүүлсэн Battlefield 6 тоглоомын үнэгүй Battle Royale горимтой Red тоглоом дээр суурилсан олон улсын e-sport тэмцээн зурлал эхлэж байна. За энэхүү тэмцээний шагналын сан 1 сая $1 өгөөд за тэмцээний хуваар нь болохоор 12 сарын 10-нд эхлэх юм. За энэхүү тэмцээний формат нь болохоор Америк, Аз намхан далай, Европ ойрхон орнод, Африк гэсэн бүсүүдэд хуваагдж байгаа. За энэхүү бүсүүдэд энэхүү тэмцээнд нийт шалгарсан 50 баг оролцох боломжтой бөгөөд багууд онлайнаар 6 Battle Royale тоглолтод өрсөлдөх болно. 3 дахь мэдээг хүргэж байна. За Golden Joystick Awards видео тоглоомын салбарын хамгийн удаан хугацаанд зохион байгуулагдж олон нийтийн саналаар шилдэгүүдийг танилцуулдаг шагнал гардуулах хэсэл юм. За сая 11 сарын 20-нд болж өндөрлсөн бөгөөд гол ялагчдыг таймлан хүргэж байна та бүхэнд. Ингээд ялагч нартайгаа танилцъя. Ultimate Game of the Year буюу оны шилдэг тоглоом Clair Obscur Expedition 33 орсон байна. За дараа нь Studio of the Year буюу оны шилдэг студи Sandfall Interactive буюу Clair Obscur Expedition 33-ийн хөгжүүлэгч компани. За PC Game of the Year буюу PC дээрх хамгийн шилдэг тоглоомоор Hollow Knight Silksong орж байна. Харин Console Game of the Year дээр Ghost of Yotei орж байна. За видео тоглоомын тоглогч нарын хамгийн их хүлээж буй тоглоомоор GTA 6 орсон байна. Хизээ нээлттэй их нь тодорхойгүй саяхан дахин хойшлсон байсан. Best Storytelling буюу шилдэг өгүүлэмжтэй тоглоомоор Clair Obscur Expedition 33 орсон байна. Best Visual Design буюу шилдэг visual designтай тоглоомоор Clair Obscur Expedition 33 орсон байна. За дөрөв дэх мэдээгээр тун харамсалтай мэдээ хүргэж байна. За видео тоглоомын салбарын домог программист Rebecca Heinman нас орсон талаар мэдээ гарсан. За Interplay Productions-ийн хамтран үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд одоогийн RPG жанрын суурийг тавьсан домогт Wasteland тоглоомыг бүтээлцсэн нэгэн. За тэрээр Interplay-гээс гадна Contraband Entertainment-ийг үүсгэн байгуулж олон тооны тоглоом болон портуудыг хөгжүүлсэн байдаг. За түүний хөгжүүлсэн тоглоом болон платформуудын нэг нь болохоор Nintendo Entertainment System буюу NES орж байгаа. 5 дахь мэдээгээр Eminem болон Hitman World of Assassination
хамтралын талаар мэдээ хүргэж байна. Listen up. I don't usually ask for help. But this isn't just another target. It's the crazy part of me. I gave him life, now he wants mine. I've tried to bury him, but this motherfucker just keeps coming back. I found that no one is untouchable. Oh, so Eminem brought his back up. A higher gun can't erase me. Choke me with a wire, aim a gun at me. I come back louder and stronger. So what's it gonna be, killer? Are you ready to dance with the devil? Or are you too deaf to hear the beat? This is it. Let's end this motherfucker. The rapper Eminem Hitman World of Assassination тоглоомын дараагийн elusive target дээр тусгай дүрээр оролцож байгаа юм. Энэ нь IO Interactive студийн тоглоомд алдартай хүмүүсийг оролцуулсан цөөн тохиолдлуудын нэг болж байгаа юм. Дараагийн мэдээгээр Call of Duty тоглогч нарт зориулсан мэдээ хүргэж байна. За Call of Duty Black Ops 7 саяхан нээлттэй хийсэн. За үүн дээр Warzone хийсэн томоохон өөрчлөлтүүдийн нэг нь болохоор Haven's Hollow хэмээх шинэ газрын зургийг нэвтрүүлсэн байна. За энэ зурлалын түүхэнд анх удаага Black Ops 2-ын гол дүр болох David Mason эргэн ирж байгаа нь тоглогчдын анхаарлыг татж байна. Мэдээ болохоор Moscow International Video Games Week болох гэж байна. За Оросын холбооны улс зохион байгуулагч энэхүү арга хэмжээ нь 11 сарын сүүлээр буюу эсвэл 12 сарын эхээр болдог байна. За гэвч харамсалтай нь олон улсын хоригоос хамаарат энэхүү тэмцээнд оролцох нөлөө бүхий хүмүүс хэрэг байх нь тодорхойгүй байна. Сүүлийн мэдээгээр манай Black Mamba PlayStation 5 21-ээс 28-ыг дуустал Black Friday хямдралыг зарлаж байна. За энэхүү хямдралаар бид нар membership болсон хүмүүстээ 70% хөнгөлөлт үзүүлж байна. За үүнд хэрхэн амрагдах вэ гэж үү? За нэгт Mamba membership-тэй болох ёстой. За хоёрдугаарт та манай Discord сувагт нэгдсэн байх ёстой. За гуравдугаарт энд харагдж байгаа постыг скриншот хийгээд өөрийн Instagram story дээр Black Mamba-г mention хийгээд оруулах. Энэхүү хямдрал маань зөвхөн 28-ыг дуустал үргэлжлэх болно. Mamba Weekly News-ийг Black Mamba PlayStation 5-аас хүргэлээ. Биднийг subscribe хийгээрэй, мөн лайк, комент, share хийгээрэй.